За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн өвсөн багшийн дээд амгаланд чакра самбара хичээл. Цааш үргэлжилж байна. За надад энэ номыг та бүхэнд одоо заах ийм бололцоо олцсонд би дахин талархаж байгаагаа одоо илэрхийлмээр байна. За бид одоо ямар номтой учирснаа үргэлж бодож санаж энийгээ одоо маш сайн ухамсарлаж байх хэрэгтэй байна. За энэ их дандрын ёсонд хамаардаг дээд амгалан чакра самбарагийн 59-ны ном бол үнэхээр юр бусын гайхамшигтай ном юм шүү. Би одоо ихэнхдээ ер нь жоохон тийм ичимхий маягийн хүн шүү дээ. Одоо миний байж байгаа байдал, миний өмссөн хувцс ингээд бие авч явж байгаа байдал маань их юм зоримог, өөртөө итгэлтэй ийм хүн шиг санагдаж байгаа боловч яг үнэн чанартай би одоо маш ичимхий маягийн хүн юм аа. За ингээд энэ Бурхны номыг заах сургах энэ явдал ямар чухал вэ гэдгийг бид одоо их сайн ухамсарлаж байх ёстой. Энэ ертөнцид ерөөсөө тоошгүй олон бурхад байгаа ч гэсэн тарны ёсыг номлох бурхан бол ховор юм аа. Бид одоо баг учирхуйя бэрх юмтай учирчаад байгаагаа анзаарахгүй л ингээд яваад байгаа надад их харамсалтай санагддаг. Ялангуяа энэ өнөө цагт одоо юм бүхэн ийм олоход амархан болчихсон ийм үед хүмүүсийн талархан бишрэх сэтгэл ерөөсөө маш бага байна. Нэг талаар энэ нь бол одоо маш сайн асуудал юм. Бидний энэ цаг үед одоо юу дуртайгаа ханаас чамаагүй олоод авчдаг болсон үе шүү дээ үе чинь. Тийм болохоор л одоо хүмүүсийн энэ талархах сэтгэл үнэхээр гарч өгөхгүй байгаа сэтгэлээс нь. Хүмүүс ингээд ямар сайхан одоо амьдарч байгаагаа үнэхээр гадралтагчгүй, мэддэггүй. Ямар юмтай учирчаад байгаагаа ингээд анзаарахгүй яваад байгаа. Энэ номыг та бүхэн зааж авах завсартаа би өөрөө мөн мартсан юмаа сэргээж, би өөрөө мөн шинэ юмд суралцаж яваа гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ номыг зааснаар, энэ номыг сонссноор та нарт ямар ашиг тус гарч ирэх үү, хэр их та бүхэн дадуулах уу, хэр их өгөөжтэй байх уу гэдгийг би хэлж мэдэхгүй. Тэгтээ олон ламнар одоо олон номыг энэ ертөнцийн заагаад ингээд Бурхны номыг дэлгэрүүлээд ингээд явж байгаа. Тэгтээ миний зааж байгаагаас энээс илүү дээд ном гэж байхгүй шүү. Байхгүй. За ингээд тэдгээр ламнар бол одоо ингээд янз бүрийн нөхцөл байдлыг бүрдүүлж иж та бүхэнд зааж өгдөг. Янз бүрийн шаардлагуудыг биелүүлсэн хүнд энийг заадаг. Би та бүхнээс ямар ч нөхцөл шаардахгүй байгаа. Би та бүхэнд ямар ч болцол тавихгүй байгаа. Тэр байтугай би та бүхнийг буддист байж гэж хэлэхгүй байгаа. Би та бүхнийг ямар ч сахил тангараг хүлээ гэж хэлэхгүй байгаа. Эгэл хүний хүлээдэг сахилыг ч хүрт гэж хүсэхгүй байгаа. Би та бүхэнд бодисодын санваар ав гэж шаардлага тавихгүй байгаа. Би та бүхэнд ямар ч шаардлага тавихгүйгээр энэ номыг зааж байгаа шүү. Тэгэхээр энд маш бага юм шаардлагаж байгаа биз миний номыг сонсоход. Хүн болгонд номыг заах өөр арга байдаг. Багш болгонд өөр болзол байдаг. Өөр сахил тангараг хүлээх шаардлагатай байдаг. Би бол та бүхнээс хамгийн бага нөхцөлийг шаардаж энэ номыг зааж байгаамаа. За энэ та бүхэн одоо өөрсдийнхөө цаг зав, мөнгө төгрөг
бас л тодорхой хэмжээгээр юмаа золиослж энэ номыг сонсож байгаа шүү дээ. Тийм чинь сонсож байгаа энэ номондоо багч гисэн хүндэтгэл төрүүлж энэ гайхамшигтай сургаалыг хүндлэн дээдэлж яваасай гэсэн ийм хамгийн бага нөхцөлийг би та бүхэн тавьж байгаа юм шүү. Энэ талаар нэг түүх байдаг. За нэг авга мастер би нэрийг нь санахгүй байна. Тэр хүн одоо ингээ хэв азар байна уу энэ чакра самбара тэрний ёсыг ингээд хүмүүс заасан байгаа. Тэгээ заасныхаа дараа тэр маш их гимшсэн гэж гардаг. Би энэ гайхамшигтай сургаалыг хитрхи амархан заагаад өчлөө дөө гэж. Би ингээд бусдад хитрхи амархан ингээд өгчлөө дөө энэ сургаалыг гэж харамссан гэдэг. Яагаад гэвэл энэ сургаалыг олоход амаргүй энэ олж мэдэхэд хэцүү байх тусмаа хүмүүсийн тэрэнд одоо бишрэх тэрэнд ингэж итгэх өшөө тэрийг ингээ хүндэтгэх ийм нандинах тийм сэтгэл нь илүү өндөр байдаг байна л та. Тэгэхээр хүмүүс ямар ч шамдал зүтгэл нэг их хичээхгүйгээр энийг ингээд амархан олоод авчаар тэр сургаалын үн цэн нь ингээ буураад ирдэг юм а гэдэг утгаараа гимжсэн гэдэг. Магадгүй энэ 10 үе дамжаад цаашаага ингээд баг энэ сургаал байхгүй болох бах та. Яагаад гэвэл би энийг хитрхи амархан өгчлөө дөө гэж гимжсэн гэж тийм түүх байдгийг. За ингээд төвдийн буддизмд иймэрхүү төрлийн сургаалуудыг одоо сонсохын тулд ерөөсөө маш их нөхцөл бололцоог бүрдүүлэх тийм шаардлагатай байдгаа гэдгийг би та бүхэнд давтан хэлье. Тэгэхээр энийг хүндэлж яваарай, биширч яваарай, чадвал дадуулахыг бодоорой, тэгээд амжилтанд хүрэхийг би та бүхэнд өрөөж байна. За ингээд та бүхэн хүсвэл хэн нэгэн хүнд өшөө заасан ч болно. Тэгтээ энд нэг хэдийн юм сонсчоод тэнд очиод хүнд заах гээд үзэх юм бол энэ бас тийм зөв болохгүй. Яагаад гэвэл та өөрийнхөө мэдрэмжээр энд бүхнийг дадуулаагүй, туршлагаараа мэдрээгүй тийм юм хүнд заана гэдэг бол маш ийм бүрхэг тэгээд ийм хуурай тийм одоо аргун тийм ном болох юм аа. Тийм учраас та энийг зохих ёсоор одоо хэдэн цаг дадуулах ёстой байдгийг тэр бүх болцлыг нь гүйцээгээд очирт багш зэрэгээс авшиг дангаргийг нь аваад хүлээгээд дадуулаад тэгээд очирт багшаас сойрхолтойгоор ингээд бусдад заавал болно шүү. За ингээд зохих хэмжээний очирт багш нар та нарт одоо зөвшөөрлийг өгсөн байх ёстой гэсэн үг. Тэгжиж та нар хүнд заанаа. За ингээд товчоор хэлэхэд энэ үнэхэрийн гайхамшигтай сургаал юм шүү. Яагаад гайхамшигтай байна гэвэл бид бүгдээрээ жаргахыг хүсэж байгаа, бүгдээрээ зовхыг хүсэхгүй байгаа. Тийм учраас юм аа. Жаргалыг хүснэ гэдэг бол ямар ч нөхцөл болцолгүй тийм мөн чанар юм шүү дээ. Зовлон хүсэхгүй байна гэдэг ч гэсэн ямар ч нөхцөл болцолгүй бидний өгийн мөн чанар юм шүү дээ. Жаргалыг хүсэж зовлон хүсэхгүй байх нь үеийн хүч биш юм аа. Энэ бол бидний өгийн мөн чанар юм аа. Та энийг хүснэ үү хүсэхгүй байна уу энэ бидний өгийн сэтгэлийн гүний мөн чанар бол энэ юм аа. Хинч бидэнд энийг тулгаагүй, хинч бидэнд энийг заагаагүй. Тийм учраас энийг одоо би жаргахыг хүсээд байна, би зовхыг хүсэхгүй байна гэдгээрээ та одоо өөрийгөө буруутгах шаардлага байхгүй. Энэ шинжлэх ухаан биш, энэ бол шашин шүтлэгч биш, энэ бол гүн ухааны ч үзэл биш. Энэ бидний өгийн мөн чанар юм аа. Хэрвээ бид зовлонгоосоо салаад
Үнэхээр бид одоо хизээч хувиршгүй тэр жаргалтайгаа учирчих юм бол бидэнд цаашаага хийгээд авах юм үнэхээр байхгүй болчихно. Бидэнд ирж хаах ч юм байхгүй, бидэнд хийх ч юм байхгүй. Тэр бол ингээд бүрэн төгс болж байгаа гэсэн үг. Энэ бол ерөөсө бүх асуултын хариулт гэж би хэлдэг. Энэ ертөнцийн төг түмэн асуулт байгаа. Тэгвэл тэр төг түмэн асуултанд тохирох цорын ганц хариулт нь энэ юм аа. Үүний тулд зовлонгоосоо игнэх дангижраад жаргалтай мөнхөд учрахын тулд танд төгс бие, төгс сэтгэлийг олох шаардлагатай. Чакра самбара тарны ёс гэдэг бол яаж төгс бие, төгс сэтгэлийг олох юм бэ гэсэн сургаал. Яаж энийг олох юм? Яаж юм байх юм? Энэ хэдхэн хичээлээр ингээд заагаад та нарт эдгээрийг сурах чинь гэж байхгүй. Тэгвэл багсаг өгөөжтэй байх болов. Бүр багаар бодоход ядаж сэтгэлийн чинь урсгалд өчүүхэн төдий улмөр үлдэх болов гэсэн гордлоготойгоор би энэ хичээлийг зааж байгаамаа. Та бүхэн энэ хичээлийг давтан сонсоорой. Дахиад өөр багшаас энэ хичээлүүдийг мөн аваарай. Зарим хүн 75 удаа хүртсэн байдгийг штэ энэ хичээлийг. За ингээд та ингээд эхэндээ тарны ёсынд ороход маш амаргүй байдаг. Ойлгоход маш хэцүү. Оюун ухаан санаанд багтамгүй юм яригддаг. Тэгвэл та ингээд нэгийг нэлээд сайн судалчих юм бол бусад ёснуудыг нь судлахад тийм ч хэцүү биш болд юм аа. За ингээд яг одоогийн байдлаар бидний энэ төгс бие, төгс сэтгэл маань биднээс далд нүүгдмэл байдалтай байна. Энийг одоо бид идэвхжүүлэн гаргаж ирэх хэрэгтэй байна. Энэ одоо төгс бие, төгс сэтгэл төр нүүгдмэл далд байдалд байж байгаа юмыг бид энергийн сэргээгээд ингээд буцаагаад идэвхжүүлээд ил гаргаж ирэх тийм зорилготой бид байгаа. Одоо бидэнд байж байгаа энэ бие сэтгэл бол үеийн хүчээр байж байгаа бие. Үеийн хүчээр үзэгдэж байгаа сэтгэл. За энэ 5 махбодын бие одоо энэ бие гэдэг чинь энерги гэж хэлсэн. Энэ энерги чинь дотроо бас 2 янз байгаа. Зарим энергийг нь та одоо энэ байглаас авсан зармын та эцэг эхээс зармыг нь та өнгөрсөн төрлөөсөө авчирсан байж байгаа. Та бүх энэ энерги өнгөрсөн төрлөөсөө аваад ирнэ гэж байхгүй. Эндээс бас та одоо зармыг нь ингэж нийлүүлж ингэж олж авсан ийм бий байгаа. Тэгэхээр бидний энэ бие сэтгэл дотор бидний ариун бие сэтгэл маань нуугдсан далд байдалтай байна гэж ойлгоход болно. Энийг одоо ариун бие, ариун бус бие, ариун сэтгэл, ариун бус сэтгэл зэргийг яаж салгах юм? Энийг бид юутай зөөрлж болох вэ гэвэл шавартай устай зөөрлж болно. Цэвэр ус, шавартай ус. Булангартай ус гэсэн үг. Бидний энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэлийг булангартай ус. Бидний одоо ариун бие, ариун сэтгэлийг цэвэр устай, цэвэр тунгалаг устай бид зөөрлж болно. За тэгэхээр бид одоо энэ ариун бус бие, ариун бус сэтгэлийг итвэхгүй төлөвт оруулаад, өөрөөр хэлбэл энийг унтраагаад тэгээд итвэхгүй төлөвт оруулчиж бид тэр ариун бие сэтгэлийг итвэхжүүлж гаргаж ирэх юм. Тэгээд маш нарийн сэтгэл, маш нарийн биеийг итвэхжүүлэн гаргаж ирнэ. Тэ бүдүүн бие гэдэг бол за ариун бус бие сэтгэл, ариун бие сэтгэл хоёр хоорондоо ямар харьцаатай юм бэ гэж та асуух юм бол
ариун бус бие сэтгэл нь шавартай, булангартай устай адилтгаж болно. За ингээд усыг одоо тунгааж тунгалаг ус гаргаж авах тийм одоо булангар ус хоёр салж идэг тийм хоёр мөч байдаг байна. За нэг нь бол байгалийн жамаар, нөгөөх нь бид одоо нэг арга хэрэглэснээр ингэж салгаж болдог байна. За ингээд үхлийн үеэр төгс салдаг. Нойрны үеэр мөн энэ ариун бие сэтгэл хоорондоо салж байдаг, ялгарч байдаг. За тэгээ мөн сексийн үеэр энэ нь салж байдаг байна. За тийм учраас хүмүүс одоо эдгээр үйлдэлийг хийхэд их одоо тааламжтай байдаг байна. За үхлийн хувьд бол дуртай өөхөх дуртай хүн гэж бол бараг л байхгүй бах. Хүмүүс үхэлд ер нь дуртай мөг үү гэдгийг мэдэхгүй байна. Бараг л үгүй болов. Тэгвэл хүмүүс голдуу унтах дуртай байдгийг та бүхэн анзаардгүй. Хүмүүс унтах дуртай байдаг, секс хийх дуртай байдаг. Яагаад гэвэл унтах үед бидний энэ бүдүүн бие сэтгэл итгэхгүй болоод бид ариун бие сэтгэлтэйгээ илүү холбогдож ирдэг учраас хүмүүс унтах дуртай байдаг. Та унтахынхаа өмнө ингээд маш их одоо энэ тэндээ чангарал одоо стресстэй ингээд ажил төрөл элдв бодол давтсан ийм ядарсан байдаг бол унтах үедээ таны тэр бүхэн чинь унтраад өөрийнхөө ариун бие сэтгэлтэй илүү холбогдож байгаад сэрдэг учраас та тийм их ингээд амарчсан, тийм их сайхан шин сэрэгчсэн сэргэг болчихсон сэрдэг шүү дээ. За ингээд сексийн үеэр ч гэсэн мөн ариун бие сэтгэлтэйгээ илүү холбогдоод энэ ариун бус бие сэтгэл нь илүү салж идэг гэсэн үг. За ингээд унтж байгаа үе шиг тийм урт үргэлжлэхгүй энэ бол маш одоо богинохон хугацаанд үргэлжлэн. Тэгтээ богино хугацаагаар ч гэсэн та тэрийг амсч идэг учраас ингээд хүмүүс тааламжтай, жаргалтай болж идэг байна. За ингээд сексийг хийхэд ч гэсэн одоо бэлтгэл хэрэгтэй байдгийм үгүй юу би сайн мэдэхгүй байна. Хүмүүс одоо ямар янзаар секс хийдгийг би үнэндээ сайн мэдэхгүй. Ингээд ямар нэгэн дадлага дасгал хийж агаад секс хийвэл илүү хүчрхэг тусдайч байдгийм үү би сайн мэдэхгүй байна. Одоо жирийн байдлаар одоо нэг ингээд 0 ордог шиг ингээд тийм уламжлал болсон байдлаар хийх юм бол тэр нэг тийм их хүчрхэг болдгүй ч байж магадгүй. За энэс гадна бид маш хүчтэй инээхэд за мөн ариун бие гарч ирж идэг. Инээн гэдэг. За ингээд инээхэд хүний ариун бие одоо ариун бус бие ингээд салж идэг учраас хүний хамаг энэ стресс тайлагдаж, тавигдаж, зангирал, чангарал бүх юм суларч ирж идэг байна. За ингээд инээж байх үед та ариун бие, ариун сэтгэлтэйгээ илүү холбогдож идэг мөн найтах үед. Тэгтээ найтах зэрэг нь бол одоо маш богинохон хугацаанд байдаг учраас бид анзаарахч хөнгөрөөдөг байна. За ингээд одоо байгалийн жамаар яаж болдох нь эдгээр тохиолдол шүү дээ. Байгалийн жамаар. Тэгвэл байгалийн бус аргаар яаж бие сэтгэлээ салгах одоо энэ ариун бие, ариун сэтгэл хоёрыг ариун бус бие, ариун бус сэтгэлээ салгах вэ гэвэл бясалгалаар. Бясалгалын тусламжтайгаар бид салгадаг байна. Тэрийг бид одоо тарны бясалгал гэж ярьдаг. За тэгэхээр байгалийн бус аргаар гэхээр ерөөсөө л бясалгал хийх нь л ариун бие, ариун сэтгэлийг салгаж ариун бие сэтгэлийг ариун бус бие сэтгэлээс салгах тэр арга байдаг байна.
Энэ амьдралдаа бид юу л хийж ийн тэр бүхэн энэ биений төлөө, энэ сэтгэлийн төлөө л хийж байгаа. Бидний хийж байгаа юм болгон эцэстээ энэ биеийг жаргах, энэ сэтгэлийг таашаалд хүргэх тийм л зорилготой байдаг. Бид өвдөлтийн биеийг хүсэхгүй, бид таашаалын биеийг хүсэж байна. Бид зовлонтой сэтгэлийг хүсэхгүй, бид жаргалтай сэтгэлийг хүсэж байна. Тэр л ганц зорилго юм. Үүний тулд бид өөр замаар өөр арга хэрэглээд л яваад байгаа болохоос биш. Зарим нь одоо энэс болж энэ үүнд хүрэхийн тулд одоо улс төрд орж ийн, зарим нь бол одоо эмчд очиж ийн, зарим нь бизнес хийж ийн, зарим нь маш муу зүйл хийж ийн, зарим нь маш буянтай зүйл хийж ийн. Ерөөсөө л хүн болгон өөрийнхөө аргаар ийшээ зүтгэж байгаа маа. Ерөөсөө яаж одоо сайн сайхныг мэдрэх вэ л гэдэг ганцхан зорилготой. Тэднүүсийн чинь эцэст нь авах тэр таашаал нь сайн сайхныг мэдрэх л явдал байгаа байхгүй юу? Энэ бие, энэ сэтгэлээс болоод бидний хийж байгаа бүх юм тэрэнд зориулагддаг. Бид энэ бие сэтгэлд бүх юмыг зориулаад байхад ч гэсэн харин тус болох биш, уламж бүр зовлонтой болгох нь байдаг штэ. Заримдаа бүр ингээд жаргах гээд улам их юмыг хийх тусам улам зовлонд унгаад байх нь бий. Нуухыг авах гээд нүдийн сохлно гихчээр жаргах гэсэн биш, уламж зовлонд унах нь бий. За би нэг жишээ татчихсан, та бүхэн санаж байгаа бол хүн ингээд сайхан хөгжим сонсоход л гадаад энэ оршихуй чинь шал өөр мэдрэгдэгэ гэж. Тэгэхээр тэр чинь л баггүй да. Энэ хөгжим сонсох үед та ариун бие сэтгэлтэйгээ илүү холбогдчихийдэг байна. Таны ариун бус бие сэтгэл ариун бие сэтгэлээс чинь салаад эхэлж байгаа. Салж ирж байгаа гэсэн үг. Сайхан хөгжим чихэндээ ингээл сонсонгууд тэр даруй таны ариун бие сэтгэл салж эхэлнэ. Тэгээд энэ ариун бус бие сэтгэл итвэхгүй болоод ариун бие сэтгэл нь итвэхчээд гараад ирдэг байна. Тийм учраас л биднээс хөгжим сонсох дуртай байдаг. Биднээс сайхан дуу сонсох дуртай байдаг чинь тэр байхгүй юу? Тийм болохоор л тарны буддизмд бид 5 мэдрэхүүг чинь 5 дагна гэдэг штеп. 5 мэдрэхүү чинь 5 дагна байхгүй юу? Ноёд хатагтай нараа 5 мэдрэхүү гэдэг чинь үнэн чанартай 5 дагнас байхгүй юу? За тэгэл сайхан үнэртэх байна. Заримдаа ингээ гудамжинд явж байхад зарим эрэгтэй эмэгтэй хүнээс маш сайхан анхлын үнэртдэг. Үнэртэй ус. Бараг ингээд эргээд харахад хүрмээр мэдээж би эргэж хардггүй л дээ. Тэгтээ бүр ямар сайхан юм бэ гэмээр үнэртдэг. Маш сайхан л да. Тэгтээ заримдаа бүр маш хүчтэй үнэртэх нь ч байдаг. Ингээд бараг таныг ингээд толгой эргмээр мансуурмаар одоо тийм хүчтэй ч үнэртдэг штэ хүмүүс. За ингээд лифтэн дотор одоо үнэртэй ус хийцэн үнтэй цуг ороход бол нэрээ бас л амьсгалаа барьмаар болдог. Та тэрийг мэдэн штэ сайхан үнэртгэж яагаад ийм гоё байгаа. Яагаад гэвэл эн чин таны ариун бус бие сэтгэлийг ариун бие сэтгэлээс чинь салгаж өгч идэг байна. Та яагаад гэдгийг одоо мэдэж авлаа штэ. За ингээ сайхан зүйлийг харах те, сайхан орчныг харах, сайхан байгаль харах яагаад тийм хүмүүс тааламжтай байдгийг энэ л баггүй. Ариун бус бие сэтгэл ариун бие сэтгэлээс салж ирж идэг юм аа. Ариун бус бие сэтгэл итвэхгүй болоод ариун бие сэтгэл итвэхчиж ирж идэг юм аа. За ингээд бүрэн хэмжээгээр итвэхчихгүй л дээ. Тэгтээ тодорхой хуваар итвэхчиж идэг байна шүү дээ. Тэр тохиолдол болгонд.
Энэ бүхэн маш гайхамшигтай штэ. Заримдаа бид хүмүүстэй ингээд тоглоомор хэлдэг юм. Хүн ингээ хүнд хайртай болоход хүний ариун бие сэтгэл, хүний ариун бус бие сэтгэлээс салж илүү ариун бие сэтгэл нь итвэгчжийдэг. Илүү гарчиж үзэгдчийдэг. Ил гарч. Илүү давмгайлж гардаг гэсэн үг. Тэгэхээр хүн дурлах үедээ энэ бие сэтгэлд ямар ч юм ядаргаа зовлонг мэдэрдэггүй штэ. Маш хүчтэй, маш чадaltaй, маш эрчтэй, маш урамтай байдаг үстэй. Хэрвээ тэр үед чинь танд хүү энэ деважин руу явах 2 өнгөө тикет байна явах уу гэвэл та бараг үгүй ээ би явахгүй гэж хэлээ. Хэрвээ би танд деважинд очих тикет байна өнгөө шүү явах уу харин та буцаж ирч чадахгүй гэх юм бол та үгүй ээ би явахгүй би энд хайр дурлалтайгаа үлдэнэ гэж хэлэх бах та. Яагаад гэвэл таны ариун бие сэтгэл ариун бус бие сэтгэлээс чинь салаад итвэхчээд илүү давмгайлаад гараад ирж байгаа учраас тэр юм. Тэрнээс сайхан юм танд байхгүй штэ. Тийм л байна. Тэр л واخгүй үг нь бол. Тэгэхээр чин энэ өөрийн ариун бие сэтгэлтэйгээ холбогдох хамгийн амархан зам л энэ вэ штэ. Энэ ариун бие сэтгэлтэйгээ илүү холбогдох, илүү ойртохыг чинь л бурханлаг чанартай илүү ойртож гинэ гэж бид яриад байгаа шүү дээ. За ингээд эерэг зөв зүйлийг хийх нь энүүнд ороод байгаа. Бүх л эерэг зөв сайхан инээх, сайхан сайхан газар очих, сайхан юм сонсох энэ бүхэн чинь л илүү таныг холбож өгöd байгаа үстэй. Хэрвээ та үргэлжил сөрөг зүйл яриад үргэлжил сөрөг зүйлийг олж хараад хүн болгоноос сөрөг талыг нь олж хараад ингээд байгаад ах юм бол улмал холдоод байгаа гэсэн үг байхгүй юу? Бидний энэ төөрөгдлийн ариун бус бие сэтгэл илүү болж ирэхэд л бид энэ биендээ илүү өвчин зовлон энэ сэтгэлтэй илүү шаналгаа мэдэрч тэгээд ингээд бусдыг харахаас уурчин хүрч эхэлдэг. Бусдыг харахаас уурчин хүрээд байгаа юм чи яаж таны амнаас сайхан үг гарах юм? Ингээд бусдад муугар хандахаар улам таны энэ муу энерги чинь муу сөрөг энэ зүйлүүд чинь улам нэмэгдээд улам ихсээд улам арвчаад байгаа. Тэгээд ингээд улам ихсээд ах тусам та улам бусдад буруу муу зүйлийг хэлээд муу зүйлээр хандаад ингээд бусдыг ч гэсэн эргүүлээд улам муугаар мэдрэхэд хүрэж байгаа. Бусдыг ч гэсэн хорлож байгаа байхгүй юу? Дээд амгалан дандрын ёсыг заахта би хүмүүст үргэлж хамгийн сайн зүйл бол байгальтай ойрхон байх. Байгалийн унган мөн чанартайгаа илүү ойртож очихыг хичээх хэрэгтэй гэж би үргэлж захидаг. За энэ бол баг сүмд очихоос ч илүү чухал шүү. Сүмд очихоос ч илүү чухал. Байгаль гэдэг бол нэрээ байгальд гарна гэдэг бол энэ байгалийн онгон зэлүү уулахад устай ингэж ойрхон байна гэдэг бол баг сүм хийдэд очсноос ч илүү өөрийнхөө ариун бие сэтгэлтэй холбогдох чухал гэж би хэлэх гэсэн юм аа. Хүмүүстэй сайхан хүмүүстэй илүү холбогдож эерэг сайхан зүйлийг илүү ярилцаж, хэлэлцэж, инээлдэж ингэж байх нь илүү ашиг тустай байдаг байна. Тэгээд хүмүүстэй үргэлж эерэг зөв харьцаж байх. Ингэж байснараа л та өөрийнхөө ариун чанартай илүү холбогдож, ариун чанараа илүү итвэхжүүлж, ариун бус талаа илүү итвэхгүй болгож идэг байна. Мөн түнчлэн өөрийнхөө эсрэг хүүсний хүнтэй илүү холбогдож байх нь энэ ариун бус бие сэтгэлтэйгээ холбогдох бас нэгэн ийм шижин болж идэг байна.
За ингээд та эмэгтэй хүн бол таны эсрэг хүүсний хүн гэхээр эр хүн байгаа. Эрэгтэй хүн бол таны эсрэг хүүснийх эм хүн байгаа. Зарим тохиолдолд өөр хүүснийх ч байх бол ямар таны одоо эсрэг хүүс чинь ямар байх нь тэрнээс шалтгаалаад өөрийнхөө эсрэг хүүсний хүмүүстэй хүндэтгэлтэй харьцах, тэдэнтэй сайхан харьцах, хайрлах, дуурлах, за үгүй юм а гэхэд зүгээр сайхан тааламжтай харьцаатай байх. Ингэж байснаар л өөрийн ариун бие, ариун сэтгэлтэйгээ илүү холбогдож, илүү итвэхжүүлж эхэлдэг байна. За та энэ ертөнцийн хамгийн баян эрэгтэй, хамгийн баян эмэгтэй боллоо гэд тэр чин таныг таны ариун чанартай илүү ойртуулна гэж би үнэндээ бодохгүй байна. Энэ ертөнцийн хамгийн хүчирхэг эрэгтэй, хүчирхэг эмэгтэй боллоо ч гэсэн тэр чин таныг ариун чанартайгаа илүү ойртно гэсэн үг биш юм аа. Харин ч тэрний яг эсрэг байж магадгүй шүү. Хамгийн хүчирхэг, хамгийн баян болох нь харин ч таны ариун бус бие сэтгэлийг илүү итвэхжүүлэхэд нөлөөлөд байж магадгүй юм шүү. Тэгэхээр энийг зөв ойлгох хэрэгтэй. Та бүхнийг баяжиж болохгүй, хүчирхэг болж болохгүй гэж хэлээгүй. Тэгэхдээ ер нь бол бодолтой л байх хэрэгтэй. Баян байх, хүчирхэг байх зэргийг одоо зөв тийшин залах хэрэгтэй. Тэгэхгүй юм бол энэ одоо буруу тал руугаа таныг татаж магадгүй шүү. За ингээд одоо өөрийнхөө эсрэг хүүсний хүмүүстэй танилцах, ярилцах, хөгжилдөх, инээлдэх. За тэгээд одоо ингээд гар хүрэх, за тэгээд бүр одоо яг жинхэнэ секс хийх зэрэг гэн одоо бидний бие сэтгэлийг илүү аз жаргалтай, илүү ариун талтайгаа холбогдож явахд тусалж хийдэг байна гэж ойлгож байна. За ингээд энэ нь бол одоо өөрийнхөө сексийн энергитэй холбогдоход их чухал ач холбогдолтой. Миний сексийн энерги гэдэг чинь үеийн хүч штэ. Тийм учраас ийм одоо янз бүрийн аргаар өөрийнхөө тэр энергитэй илүү холбоогоо тогтоож явах тийм шаардлагатай байдаг байна. Тэгээд энэ одоо 5 мэдрэхүүгээр дамжуулаад миний өөрийн энэ энерги ингээд илүү энэ биеийг тааламжтай, энэ сэтгэлийг таашаалтай тийм мэдрэмж төрүүлэхэд тусалдаг байх юм. За ингээд сексийн энерги гэдэг бол таны хүссэн ч хүсээгүй ч байж байгаа тэр үеийн хүч юм. Магадгүй өөр хэлбэрээр байж иж болно. Тэгтэл энэ энерги та хоосон чанарыг яг илтэд онцгсон биш л байдгийн бол одоо ямар хэлбэрээр байх нь хамаагүй таны сексийн энерги тэнд байж л байгаа. Өөр хэлбэрээр ч хамаагүй, өөр байдлаар ч хамаагүй тэнд байж л байгаа. Хүссэн ч хүсээгүй ч. Тэгэхээр та тэрийг байхгүй гэж хэлж байгаа бол тэр бол жинхэнэ тарих угаалт юм аа. Эсвэл тарих угаалт, эсвэл энэ бол одоо огт худал зүйл гэсэн үг. Тэгэхдээ яг та тэрийг хяндаг байж болно, та тэрийг дардаг байж болно. Тэр хамаагүй. Тэгэхдээ тэр энерги байгаа юу гэдэг бол байгаа л. Байж л таарах. Тийм зүйл юм аа. За тэгэхээр дээд амгалан дандрын ёс гэдэг бол энэ төөрөгдлийн бие сэтгэлийг, энэ их өвчтөй, зовлонтой бие сэтгэлийг илүү бурханлаг руу, илүү нарийн, илүү ариун руу ингэж яаж чиглүүлэх вэ, аваачих вэ гэдэг тийм дасгал юм. Энэ дандрын тусламжтайгаар бид өөрсдийнхөө илүү нарийн, илүү ариун бие сэтгэл рүү ойртож очих юм аа. Өөрсдийн ариун бие сэтгэлдээ хүрэх тэр зам бол, тэр арга бол, тэр
тэр унаа бол дээд амгалан Андреас юм аа. Үүний тулд бид эхлээд бүдүүн бие, бүдүүн сэтгэлийг идэвхгүй болгох хэрэгтэй. Бүдүүн бие, бүдүүн сэтгэлийг идэвхгүй болгохын тулд бидний бүдүүн энергийг уусгах хэрэгтэй. Бүдүүн энерги уусчиж бүдүүн бие, бүдүүн сэтгэл идэвхгүй болно. Тэгээд илүү идэвхжиж гарч ирэх нь бидний маш нарийн бие, маш нарийн сэтгэл идэвхжиж гарч ирнэ. Тэгэхээр маш нарийн сэтгэлийг нь бид авгаа таашаал гэж нэрлэдэг байна. За бидний маш нарийн бие сэтгэлийг, ариун бие сэтгэлийг идэвхжүүлэн гаргаж ирэхийн тулд бид нэг үеийн хүчийг бяцлаглынхаа хүчтэй хавсруулдаг бах юм. Үеийн хүч, бяцлаглын хүч хоёрыг нэгтгэж байж бид тэнд хүрдэгэ гэсэн үг. За тэгэхээр үхэл бол үеийн хүч, нойр бол үеийн хүч, секс бол үеийн хүч. Тэдгээрийн аль нэгийг бид бяцлалтайгаа холбоод за ингээд бидний бяцлал маш их хурцсаад эрчимжээд ингээд маш хурцтайгаар ариун бие сэтгэлдээ хүрч очдог байна. Тэгэхээр бүдүүн энерги эхлээд уусгах хэрэгтэй болно. Бүдүүн энергийг идэвхгүй болгоход маш нарийн энерги идэвхтэй болж ирнэ. Тэгэхээр энэ бүдүүн энергийг яаж идэвхгүй болгох юм бэ? Бүдүүн энерги гэдэг чинь дандаа давлгаа байдаг. Дандаа давлгаа. Ядарна гэдэг давлгаа, сэрнэ гэдэг давлгаа, жаргана гэдэг давлгаа, инээн гэдэг давлгаа, секс гэдэг давлгаа. Эднүс чи бүгдээр давлгаанууд баггүй. Тэгэхээр одоо давлгаа гэдгийг та бүхэн ойлгож байна уу? Давлгаа ирнэ буцна. Та жаргалтай байна гэдэг чинь жаргалгүй удахгүй болно л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дээшээ гарнаа л гэдэг чинь доошоо уннаа л гэсэн үг болж байгаа. Тэгэхээр энэ давлгаанд чинь байглаасаа ямар одоо чанартай бэ гэвэл стресстэй, чангаралтай байдаг ийм чанартай байдаг байна давлгаа гэдэг. Энэ давлгааг уусгана гэдэг чинь л одоо тэр стрессгүй, ямар ч тийм чангаралгүй тийм төвшөнд хүрнэ л гэсэн үг. Бид ямар ч давлгаагүй, ямар ч стрессгүй энэ бие сэтгэлийг мэдэрнэ гэдэг л тэр огторгуй мэт гэж зөвөрлөд байгаа. Тэр огторгуйд ямар ч чангарал байхгүй, ямар ч зуралт байхгүй, ямар ч стресс тэнд байхгүй. Огторгуйд хизээч өөстэй хитрхи их одоо чангарал байна, зуралт байна гэсэн тийм юм байдаггүй шүү дээ. Огторгуй хизээч их зовлон байна, их жаргал байна, их ядаргаа байна гэсэн тийм юм байхгүй. Ямар ч давлгаагүй тэр энергийг биднээс огторгуйтай зөвөрлж байгаа. Тэгэхээр энэ давлгаатай энерги гэдэг бол үргэлж хязгаартай. Энэ давлгаа чинь хаа нэгтээ эхлээд хаа нэгтээ төгсөөд байгаа. Тэгэхээр энэ эхлэл төгсгөл байна л гэдэг чинь хязгаартай. Энэ бидний энэ том галакси тэр чигээрээ нэг юм давлгаа штэ. Энэ одоо маш их одоо стресснес болоод энэ галакси үүссэн маш их
одоо стресс байгаа учраас энэ галакси ч гэсэн төгснө. Энэ одоо Big Bang гэдэг энэ их тесрэлт гэдээ яриад байгаа ш. Энэ чинь маш их стресснээс болж энэ тесрэлт гараад ингээд явж байгаа шүү дээ. За энэ бөмбөг дэлбэрнэ гэдэг ч гэсэн маш их стресснээс болж дэлбэрч байгаа шүү дээ. Том бөмбөг дэлбэрнэ үү, жижиг бөмбөг дэлбэрнэ үү ялгаа байхгүй, энэ бүхэн чинь стресснээс болж дэлбэрч байгаа. За тэгэхээр чинь л энэ давлгаа байгаа учраас л төрөлт байгаа, энэ давлгаа байгаа учраас л үхэл байгаа. Дээд дамгалан дандар ёсонд бид энэ бүдүүн энергийг уусгана гэдэг маань энэ давлгааны энерги хэлж байгаа. Энэ давлгаатай энергинд чинь л энэ стресс, зууралт, чангарал байгаад байгаа. Энэ чангаралгүйгээр биднээс яаж жаргалтай байхыг мэдэхгүй байгаа. Энэ стрессгүйгээр. Энэ стресс чи биднээс бас жаргалыг ч өгöd байгаа, зовлонг ч өгöd байгаа. Заримдаа хүмүүс oh my gosh би амар их жаргал биста маш жаргалтай байна. Тэрнээсээ болоод би унтаж чадахгүй гэж ярьдаг шин. Зарим хүмүүс маш жаргалтай байгаа учраас бараг би засч чадахгүй болдог үстэй. Жаргахын тулд бидэнд стресс хэрэгтэй байгаа. Зовхын тулд бидэнд бас стресс хэрэгтэй байгаа. Энэ биднээсийг жаргаагаад байгаа чинь ч гэсэн стресс байна шүү дээ. Энэ одоо орчин цагийн ертөнцид биднээс яаж стрессгүйгээр жаргах уу, яаж стрессгүйгээр зовх уу гэдгийг мэдэхгүй болцсон байна. Энэ амьдрал стрессгүй байх юм бол бидэнд уйтгартай болчихно. Стрессгүй байх юм бол бидэнд жаргалгүй болчихно. Тэгээд биднээсийг жаргаж байгаа чинь бас өөрөө стресс байна шүү дээ. Энэ чангарал зууралт байхгүй, энэ зангирал байхгүй юм бол бидэнд жаргал бас байхгүй байгаа шүү дээ. Жаргахын тулд стресс хэрэгтэй, зовхын тулд стресс хэрэгтэй. За ингээд энэ барууны жаргалтай орнуудад заримдаа ямар ч стресс байхгүй, ямар ч стресс байхгүй байгаа нь тэдэнд зовлон тариад байгаа байхгүй. Стресс байхгүй байгаа нь стресс тариад байгаа байхгүй. Тийм учраас стрессийг одоо хүчээр бий болгох шаардлагатай болоод байгаа. Стрессийг бий болгож тэр чинь жаргах гэдэг шүү дээ. Яагаад стрессгүй байна гэхээр өглөө 8 цагт босоод орой 6 цагт ажилласаа ирнэ. За тэгээд ингээд хідэн төгрөгийн цалин авах уу, хідэн одоо баярын амралт байх уу, тэр бүхэн чинь угаасаа тооцоологдсон, угаасаа тогтцсон ийм байгаад ахаар чинь хаанаас ямар стресс байх юм? Бүх юм үхэн өгтлээ чи хідэн төгрөгийн цалин авах уу гэдгээ мэдж гин гэдэг чинь л уйтгартай биш үү? Энэ уйтгар гэдэг чинь л стресс байхгүй юу? Энэ уйтгарыг сэргээхийн тулд танд дахиад нэг стресс хэрэгтэй л болж байгаа. Таны амьдрал ямар ч зовлон байхгүй байна гэдэг чинь магадгүй танд ямар ч стресс байхгүй. Тэгвэл тэр чинь стресс байхгүй байна гэдэг чинь зовлон байхгүй байж магадгүй. Тэгвэл танд бас жаргал байхгүй шүү дээ. Жаргалж байхгүй ахаар чинь тэрийг бий болгохын тулд дахиад нэг стресс бий болгох л шаардлага гарч ирж байгаа. Тийм учраас барууны орнуудад байна шүү дээ. Тийм их зовлон байхгүй гэс стрессдэггүй. Зовлонтой байгаа учраас стрессдэггүй. Ямар ч зовлон байхгүй тэгсэн мөртлөө жаргалтай биш байгаа учраас стрессдэг байхгүй. Зовлон байхгүй байх, жаргалтай байх хоёр чинь хоёр өөр зүйл байхгүй. Зовлон байх юм бол тэр зовлонг амархан арилгачиж магадгүй болно. Тэгвэл жаргалыг танд амархан өгчөж болдгүй байх нь шүү дээ. Тэгэхээр би барууныханд та нар хүнтэй гэрэлмээр байвал Азуудтай гэрлээрэй гэж хэлдэг. Яагаад гэвэл Азууд зовлон хүсдэг байхгүй. Азууд зовлонг л хүсэхгүй. Тэгвэл барууныхан жаргалыг хүсээд байдаг. Яагаад гэвэл тэдэнд зовлон байхгүй тэгтээ жаргалтай биш. Жаргалыг хүсээд байдаг. Зовлон хүсэхгүй байх амархан. Жаргалыг олох хэцүү байхгүй. Амаргүй. Би тоглоомоор харин тэгж хэлдэг. Азуудтай гэрлээрэй гэж хэл. Азууд зовлон байхгүй байх юм бол тэгэл болоо. За зовхгүй л бол болоо. Тэгвэл барууных нь жаргал хэрэгтэй байгаад ах нь шүү. Тэгээ жаргалыг өгөх амаргүй шүү дээ. Би 24 цагаар тоглоом хийгээд алиалаад иж чадахгүй. 24 цагаар инээлгээд иж чадахгүй. Инээгээд иж чадахгүй.
тоглоом шоглоом ч гэсэн миний энэ хэлж байгаад үнний хувь байгаа шүү. Үнний хувь байгаа. Яагаад гэвэл ийм хоёр төрлийн аз жаргал байгаа үстэй. Зовлон байхгүй байхыг нь зарим хүмүүс жаргалаа. Зовлонгүй байх нь жаргал гэж үзэж ах. Зарим нь зовлонгүй байгаа зогсохгүй дээрээс нь та жаргалтай байх тэр жаргал хэрэгтэй биш үү? Дахиад илүү юм хүсэж штэ. За тэгэхээр энэ унтах, сэрэх, төрөх, өөхөх, энэ жаргалтай, жаргалгүй, энэ инээх одоо секс хийх энэ бүхэн чинь давлгаа байна. Тэгээд давлгаа байхаар дээд амгалан дандрын ёсонд энэ бүх одоо бүдүүн сэтгэлийг чинь уусгана гэж хэлээд. Энийг уусгахын тулд бид энэ үеийн аль нэг хүчийг бясалгалынхаа хүчтэй ингээд уусгаад хамгийн сүлд зүрхэн хүртэндээ уусгахад маш нарийн энерги аянда итвэхчээд ингэж гарч ирнэ. Энэ ауга нарийн энерги итвэхчин гарч ирэхэд тэнд давлгаа гэж байхгүй. За энэ яг миний хэлж байгаа шиг юм биш л те. Тэгтээ одоо ингэж ойлгуулахаас шааргалга. Ямар ч давлгаа байхгүй гэдэг нь тэрэнд эхлэлийн цэг, төгсгөлийн цэг гэж байхгүй л гэсэн. Огторгүй хаана эхлэн, огторгүй хаана төгснө бид мэдэхгүй. Тэрүүнтэй л адилхан огторгүй адил. Хаана огторгүй байна таны ухамсар тэнд байна. Хаана нарийн сэтгэл байна тэнд таны ухамсар. Таны бие яг огторгүй шиг, таны сэтгэл яг огторгүй шиг тэр төвшөнд хүрнэ л гэсэн үг. За ингээ ямар ч давлгаагүй гэдэг, ямар ч чангаралгүй бие, ямар ч стрессгүй сэтгэлийг тэнд олж авна. Гэтэл энэ сансрын ертөнцид бид стрессээ яаж багасгах юм? Үхлийн үед бидний энэ амьдрал гэдэг ерөөсөө нийл стресс зүгээр л энэ оршихуд ингээл оршоод байж гинэ гэдэг л өөрөө стресс. Бүх юм стресс штэ. Зүгээр л амьд байна гэдэг нийл стресс. Амьсгал авч гаргана гэдэг л нийл стресс. Хоол идэх нийл стресс. Зүгээр 0 орох, бие засах гэхэд л нийл стресс штэ. Зүгээр ингээд диван дээр суугаад зурагт үзнэ гэдэг л нийл стресс. Бүх юм стресс аахгүй юу? Таны одоо энэ хорвоо дээр хамгийн хайртай хүн чинь яг хажууд чинь байгаа танд хамгийн сайхан үгийг хэллээ ч гэсэн энэ бол стресс. Энэ бол баталгаатай стресс. За ингээд өөхөх үед нэгдүгээрт стресс арилна, унтах үед арилна. За дасгал хийх үед стресс багасна. 0 орох үед стресс багасна. За ингээд сексийн үед стресс багасна. Инээх үед стресс багасна. За ингээд сайхан газраар алхаад цэцэрлэг дундуур алхахад стресс багасна. Бидний одоо энэ сэтгэл гэдэг өстэй нийл стресс штэ. Яг л Африкийн чита шиг. Чита гэж Африкт тийм гөрөөс юм уу юу нэг амтан байдаг гэсэн. Цагт бараг 120 км/цаг хараадаг гэлүү. Энэ хурдан амтан байдаг юм байна л да. Бидний сэтгэл яг л тэр. Энэ стресснээс салъя гэвэл биднээс дахиад нэг стресс бий болгож иж сална. Нэг стресснээс салахын тулд нөгөө нэг стрессийг л бий болгоно. Тэрнээсээ салахын тулд дахиад нэг стресс бий болгоно. Нэгийг тавиулахын тулд нэг стресснээс гарахын тулд нөгөө нэг стресс бий болгох шаардлага.
Энэ л одоо бидний сансрын эргэлт энэ юм. Үнэхээр ядаргаат. Тэгэхээр эндээс ямар ч дүгнэлт гарч ийна гэвэл яаж бид стрессгүйгээр жаргах юм? Яаж бид стрессгүйгээр зовлонгоо арилгах юм? За дугуй унаад ингээд өндөр уул руу матсуул одоо гайгүй болох юм уу? Тэгж байгаа хүмүүс чинь энэ одоо дугуй унаад өндөр уул руу матснаа гэдэг чинь л ерөөсөө одоо маш өндөр стрессийг бий болгож чийж л стрессээ давж гарч байгаа шүү дээ. Стрессгүйгээр яаж жаргалтай байхыг бид мэддэггүй. Швейцарт би тийм хүмүүсийг хардсан шүү дээ. Уулын оройлоо одоо дугуйтай мацж байгаа. Тэр бол одоо хамгийн сайхан жишээ байхгүй юу? Нэг стрессийг давахын тулд өөр шинэ стресс бий болгож шүү дээ өөртөө зохиомлоор. За энэ бол ёстой хамгийн муухаг, хамгийн хямдхан аргаар одоо стрессээ арилгах гэсэн тийм л нэг оролдлого юм шүү дээ. Тэгэхээр энэ ганцхан тэр хүм тэгж гин үг гэвэл үгүй шүү дээ. Биднээс бүгдээрээ юм байгаа байхгүй, бүгдээрээ юм байна. Бидний хийж байгаа бүх юм тэр нь чиглэж байна. Стрессээ яаж арилгах гэд өөр стресс бий болгож байна. Та Швейцарч шүү дээ. Сэтгэлээр унж хамгийн энэ орчлонгийн хамгийн үдсгэлэнтэй газар, хамгийн амгалан тайван оронд та стресстэй стрессээ яаж давах вэ гэд өндөр уул руу дугуй унаад мацж гинэ гэж бод. Энэ өндөр уул 6-7 цагч мацаж магадгүй тэгээд ингээд стрессээр релив болох гээд ингээд хин нэгэн таныг ингээд шийтгэж байгаа мэт те шийтгэл хүлээж байгаа ял эдэлж байгаа юм шиг. Тэгээ явж явах ямар хэрэгтэй тэгж явж байгаа. Тэгээ хинч танд тэр шийтгэлийг оноогоогүй та өөрийгөө шийтгээд тэгээ явж байгаа байхгүй. Энийгээ та хобби гэж нэрлэнэ үү? Энийгээ та дасгал сургуульд гэж нэрлэнэ үү? Юу гэж нэрлэнэ үү? Хамаагүй. Энэ танд кайф өгж байгаа бол эн чинь таны стрессийг арилгаж байгаа нэг арга чинь л юм. Тэр нэг стрессийг арилгахын тулд л та өчнөө цаг уулын өдөөгөө өчнөө их хүч шамдал гаргаад сайн дураараа өөрийгөө шийтгээд ингэж явж байгаа шүү дээ. Энэгээр та дээд зэрэглэлийн стрессээ та дээд зэгт нь тултална. Ингэж ийм стрессээр л өмнөх стрессээ ялж байгаа. Ингэхгүйгээр та яаж стресс арилгахаа мэдэхгүй байна. Зүгээр л байж ах нь хүртэл стресстэй байгаад байгаа байхгүй. Зүгээр энэ оршихуйд амьд байж гинэ гэдэг чинь л танд стресстэй байгаа учраас тэрийгээ давж гарахын тулд бүр илүү их одоо стресс максимум дээд зэгтэн тултал хүргэж чийж л та тэрний дараа хэдэн цагтаа нэг стрессгүй байх сонирхолтой ч юм уу. Тийм л. Таны төрүүчийн байсан тэр стресс хэдэн цагийн турш мэдрэгдэхгүй л болно. Таны энэ оршихуйд амьд байгаад байгаа энэ стресс чинь л тэр уул руу матсны дараах 4-5 цагт мэдрэгдэхээргүй л болж байгаа. Тэр стрессийг мэдрэхгүй л болж байгаа. Тэгэл өөр юм баг. Ийм байдлаар л бид энэ амьдралыг, энэ насыг, хүний амьдралыг бараад байна шүү дээ. За ингээ бүдүүн энергийг уусгана. Бүдүүн энерги уусахтай зэрэг нарийн энерги гарч ирнэ. Тэр нарийн энерги бас нарийн энергид хүрэхэд бид ямар ч давлгаагүй тэр энергийг олно. Давлгаагүй бие сэтгэл хамгийн нарийн бие сэтгэлийг олох. За тэр бол яг л нарны гэрэлтэй адилхан. Нарны гэрэлтэй л адилхан. Тэрийг олох хүртэл бид энэ стресс арилгах замаар л ерөөсөө л өдөр болгон замнаж байгаа. Энийг та өөрийгөө сорилтонд оруулж гин гэж хэлнэ үү? Энийг та энэ бол миний хобби шүү гэж хэлнэ үү? Ялгаа байхгүй. Бидний хийж байгаа юм бол стрессээ арилгах тийм л арга нь олж байгаа арга нь өөр нэг шинэ стресс үүсгэх тийм л байдалтай байгаа. За тэгээд энэ ингэхгүйгээр тэгвэл яаж бид дээд амгаланд дандрын ёсоор
Энэ давалгаатай бүдүүн сэтгэлийг бид нарийн сэтгэлдээ уусгана. Нарийн сэтгэл маш нарийн сэтгэлд уусаад ирэхээр тэр маш нарийн сэтгэл чинь ямар ч давалгаа байхгүй. За ингээд ямар ч давалгаагүй бие сэтгэлийг олно гэдэг чинь нарны гэрлийг олж байгаатай л. Нарны гэрэл шиг л яг адилхан. За тэнд бид одоо 100% хүрч чадахгүй ч байж магадгүй. Та бид бүгдээр 100% тэнд хүрч чадахгүй ч байж магадгүй. Тэгтээ тэр зөвлөв ямар ч ихсэн бид зөвлөх ёстой. За бидний энэ хийж байгаа дадлагын чиг нь тийшээ байх нь шүү дээ. За ингээд энд нэг жишээ татхад заримдаа ингээд гэртээ удаан байгаал амраал ахаар стрессэд эхэлнэ. Стрессэд эхлэхээр яахаа мэдхээ болно. Тэгээд хүт туусанд ороо зогсон шүү. Энийг ав. Энэ хүт туусанд ор. Хүүтэн шүршүртээр ингээд зогсоод 2 минут ингээл хүүт туусанд ор ингээд зогсоод ахаар 4-5 цаг миний стресссэн тэр стрессийг арилгахч магадгүй шүү дээ. Тийм тохиолдол байгаа. Энэ бол гайгүй боломжийн бизнес байгаа үстэй. Нэг хэдэн минут 10 минут хүүтэн усанд ор зогсоод 4-5 цагийнхаа стрессийг арилгах чадчихвэл заримдаа хүүтэн усанд ор зогсно гэдэг чинь өвчин намдах юм шүү дээ. Тэгээ миний бие сэтгэл ингээл гомдол гаргаал энд ч ингээд байна тэнд ч тэгээд байна гэдэг эхлэх юм бол окей за тэгвэл чамд зориулаад энийг өгье гэд хүүтэн усанд ор аваачаа зогсооч нь шүү дээ. Ингээд энийг хүрт чичирч дагжаад 90 ам нь хавиралттал ингээд хүүтэн усанд ор зогсооход үзье л та. Дараачийн 4-5 цаг жаргалтай байна. Тэгвэл эн чинь хиймэл жаргал штэ. Хиймэл. Зохиомл жаргал байхгүй. Жинхэнэ нь биш. Тэгвэл яах вэ? Хуурамч ч гэсэн бас л амжилт штэ нэг төрлийн. Эсвэл бас аманда чинжүү хийчих болно. Чинжүү хийгээж ажилчиж болно штэ. Африкийн бөөрөнхий чинжүү нэгийг аманда хийгээл. Таны бие хэтэрхий комплендо таны сэтгэл хэтэрхий гомдол гаргаад өглөөд ингээд стресстүүлээд байх юм бол аманда чили хийгээд чинжүү хийгээд ажиллаж болно. Бас л нэг арга шүү. Тэгээд хэдэн минут тэсээлээ жажлалаа нулимсоо гойжуулаа. Тэгэл яахыг үзэхгүй. Чи бас л стресс тайлж байгаа л нэг арга штэ. Тэглээгээ дараачийн хэдэн цаг стрессгүй чадчихвэл зохиомл ч гэсэн жаргалыг бий болгож байна гэж. Бид энэ амьдралтаа бүх юм стресс тэгээд яаж стрессгүй байх нь өөрөө стресс байхгүй. Миний одоо эцсийн хийж байгаа дүгнэлт. Бид стрессгүйгээр яаж арахаа мэддэггүй, бид стрессгүйгээр яаж зовхооч мэддэггүй. Эцэст нь тэгээд бүх юм л зовлон болж байна. Бүх юм зовлон. Бүх юм. За жишээлх юм бол би одоо нэг хүнд ингээд стресс бий болгоё гэд. Би чамд маш их хайртай гэж хэлж. Би ингээд давлгаа үсгэж штэ. Давлгаа үсгээд би чамд маш их хайртай гэд. Би чамд маш их хайртай. Тэгтээ би бүх хүнд хайртай. Бүх хүнд яг чам шиг хайртай гэд. Ингээд хэлчих юм бол таныг тийм их айхтар жаргаачихгүй нь биш. Тийм их айхтар таны стрессийг арилгачихгүй нь биш. Тэгэхээр би танд яаж тэр хэмжээний жаргалыг энэ стрессээр үүсгэх вэ гэвэл би танд маш их хайртай. Би өөр хинт ч тань шиг ийм хайртай биш. Хаанаас ч би ийм хайрыг дахиад олохгүй. Миний амьд явж байгаа цорын ганц шалтгаан бол чи. Бараг эрх төрөлдөө ч гэсэн би дахиад чамайг олоод дахиад чамайг хайрлана гэж хэлэх юм бол таны стресс маш их энэгээр би ингээд зүстэй
дээд зэрэглэлийн хамгийн дээд шатны стрессийг танд үүсгэж чадж байгаа юм шүү дээ. Зөвхөн бүр хамгийн хурц өндөр ийм давлгааг би энэгээр үүсгэж чадна шүү дээ. Бараг цунами л гэсэн үг. Цунами болж хахад тэр давлгаа маш хурц өндөр ийм байдаг та. Вау. Эрх төрөлтөө хүртэл тийм өндөр давлгааг би үүсгэж чадчих шүү дээ. Та энэ цунамид ямар их дуртай байх вэ? Миний хэлж байгаа энэ үгэнд ямар их аз жаргалыг танд өгөх үү? Би танд хайртай. Би ер нь бүх хүнд хайртай. Энэ бүх хүмүүс адил тэгш би хайрладаг гэд хэлэхээр тийм их айхтар хурц өндөр давлгаа гарч ирэхгүй нөө шүү дээ. Энэ давлгаа тийм их айхтар хурц өндөр ирмэгтэй давлгаа биш, зүгээр л нэг юм жирийн л нэг юм давлгаа болчих нь шүү дээ. Бидэнд тэр хурц өнцгтэй хэрэгтэй байгаа дээ шүү дээ. Хурц өндөр давлгаа. Тэгэхээр дээд амгалан тандрын ёсонд бид энэ давлгаатай бүдүүн бие сэтгэлийг нарийн бие сэтгэлд уусгах. За тэгснээр бид одоо ямар ч ийм зангирал стрессгүй тэр нарийн бие сэтгэлийг одоо олж авах тийм зорилготой. За ингээд энд бид 2 дадлага хийн. За тэр 2 дадлагыг их сударт юу гэж бичсэнийг та бүхэнд уншиж өгье. За энд үүлэн хүйн хүрдний голд үүлэн чимээн дээр сэтгэлээ хэрхэн тогтоох гэсэн мэт. Энэ үүлэн чимээ гэдэг нь ёгтолсон үг. Энэ одоо өөр юмыг төлөөлүүлж хэлсэн гэсэн үг. Хүйн хүрдний голд үүлэн чимээн дээр сэтгэлээ тогтоох. Хүйн хүрдэн дэх үүлэн чимээнээс очийн амьсгал хэрхэн ургаж нэвтэрч тэндэн саатах гэсэн байна. За энд бид одоо очийн амьсгалын дасгал хийх болох нь бид өөрсдийгөө улаан өнгийн гэрлэн бий болгож дүрслээд 3 хүрд 4 хүрд 3 судлаа дүрслээд тэгээд хүйн хүрднийхаа голд талсаар тэгээд голд нь хум үсэг байгаагаар дүрслэн. За энэ дүрслэл маань бидний энергийг гол судлан дуусгахад ингээд тусалдаг байх юм. Бүдүүн энерги гол судланд ингээд уусаж эхлэхэд за ингээд илүү тайван болоод илүү амгалантай болох нь хангалтгүй байгаа. За тэгэхээр хангалтгүй учраас бидэнд зарим нэг тусламж хэрэгтэй. Тэр тусламж нь юу юм бэ гэх юм бол бидний энэ сэтгэл төвлөрөөд тэр нь хангалтгүй байгаа учраас очийн амьсгал гэдэг дасгалыг хийснээр бид энэ өвдөлтийн бие сэтгэлээс илүү түргэн ангижирч бид одоо тэр ямар ч давлгаагүй бие сэтгэл рүүгээ холбогдож эхэлдэг байна. За үүлэн чимээн дээр гэдэг нь тэр хум үсгийг ёгтолсон үг гэж хэлсэн. Тэгээ тэн дээр бид төвлөрөөд дээд очийн амьсгал гэдэг дасгал хийгээд одоо тэр хум үсгний үзүүрт байж байгаа дөлнөөс үзүүрээс ийм хөх энерги одоо яг ингээд хүж өгүүлж байгаа хүчний утаа мэт ийм энерги ялгарч гарч ийна гэж бид дүрслэнэ. За тэгээд тэр хум үсгний үзүүрээс ингэж хөх энерги гараад бидний гол судлын дагуу зулаан хүртэл явна.
За тэгж дүрслэн. За энэ мөчөд бид амьсгалаа гаргаж таарна. Яг энэ үед бид амьсгалаа гаргаж тааруулах хэрэгтэй. За тэгэхээр энэ хөх энерги хум гэсэн тийм дуу гаргана. Дуу гаргахыг та сонсно. Та тэр чимээг та хийх биш. Та тэр чимээг та гаргах биш. Энэ энерги тийм дуу гаргаж байгааг та сонсох ёстой. Та сонсож байгаа мэтээр тэгж дүрслэнэ. Энэ хөх энерги ингээд гарахад хум гэсэн чимээтэйгээр амьсгалаар гарч ийна гэж та сонсох юм. За ингээд амьсгал буцаагаад авах үед хөх энерги духны хүрдэн дэх гол судланд ороод тэгээд таны хүн хүрдэн дэх тэр хум үсэгний дүлний үзүүрт хүрэхэд гэсэн чимээ одоо тийм дуу гаргаж байгааг та сонсох ёстой. Та хэн нэгний хэлж байгаа тэр чимээг та сонсож байгаа мэт. Тэг сонсох ёстой. Та тэр чимээг хийхгүй та тэр чимээг сонсно. Ингээд энэ хөх энерги буцаад энэ тарны үсгэнд шингэхэд энэ уусж байгаа энерги гэсэн чимээг үүсэхийг та мөн сонсно. За энэ үед та амьсгалаа барина. Амьсгалаа барихтайгаа зэрэг та төвлөрлөө энэ тарны чимээн дээр төвлөрүүлнэ. Яг зэрэг ингээд төвлөрүүлэх энэ дадлагаар бидний одоо гаргах амьсгал богиносоод орох амьсгал мөн богиносоод тэр саатан барих тэр амьсгал маань уртсаад ирнэ. За ингээд аажимдаа бидний гарах амьсгал орох амьсгал богиносоод саатан орших хугацаа нь уртсаад иг. За энэ очрын амьсгал гэдэг дасгал бидний дадлагыг одоо маш хурдасгана. За тэгээд энэ стресстэй сэтгэл, бүдүүн сэтгэл илүү хурдан төгс уусаад бидний давлгаагүй тэр бие сэтгэл гарч ирэх тэр болцоо гарч ирдэг байна. За яг энүүтэй төстэй амьсгалын дадлагыг бид биеийн доод хэсэгт мөн адилхан үйлдэнэ. За ингээд энэ талаар дараачийн хичээл дээр ярина. За ингээд одоо үүлэн чимээ гэдэг нь хум үсгийг хэлж байгаа юм шүү гэж, нууцлсан үг шүү гэж хэлж байгаа юм. За ингээд энэ хүрээд өнөөдрийн хичээлээ гадаалъя. Дараачийн хичээл дээр дахин уулзлаа баяртай.